За сайн байцгаана уу. За мөрөөдөл ирсэн. За тэгээд мөрөөдөл илгээсэн найздаа баярлалаа. За тэгээд энэхүү мөрөөдлийг та бүхэнтэй хуваалцах таатай байна. За тэгээд уншиж танилцуулъя. За би баг хүүхдээ цэцэрлэгээс авах гээд явж байгаад энэ мөрөөдлийг олсон юм. Машины зогсоолд хөрөн бор дээлтэй 40 гаруй насных байх. Нэг ах хамгийн чухал хэсэг нь унсан мотоцикл нь Planet 5. Би хүүхдээ авах гээд хоцорчихвээ гэж яарч байсан ч тэр дуу утаа гэдэл бүгдийг нь анзаарахгүй өнгөрч чадаагүй. Утааг нь үнэрлэж үзэгсэн гэж дотроо бараг тэмүүлсэн. Ахын царайгч харж амжилгүй 4-5 насны охин гүйж гарч ирээд ахын араар суугаад л тэр хоёр хөдлөөд явсан. Яг энэ мөчид намайг 6 настай байхад Тэнгэрийн орноо дэвшсэн аав минь хамгийн түрүүнд санаанд орж ирсэн юм. Тэр үедээ ч удаан бодож амжилгүй хүүхдээ аваад өнгөрсөн. Оройн гэртээ ирчээд нөгөө зураглал толгооноос салдгүй байчаад нөхөртөө яриад би бүр тэр ахын дээлийг үнэрлэгсэн салхи тоос шингэсэн үнэр байсан болов уу гэдэл нэмж ургуулж бодоод 9-р анги төгсөх хонхны баяраар манай нөхөр ирж уулзахад саяхан хөдөө яваад ирлээ гэд мотоцикл унаад ирсэн. Салхин доорн зогсоход үнэрчсэн тэр тоосны үнэр надад чамаас илүү таалагдсан гэж эргэн дурсан ярьж байд санаагаа амраасан да. Үнэндээ төрсөн аав минь өнгөрөөд олон жилийг ардаа үджээ. Одоо байгаа аав маань хайр ачлалаар дутаалгүй өсгсөн ч хүүхэд насны дурсамж гэдэг хүнээс салж чаддаггүй зүйл байдаг юм байна. Саяхан манай нөхөр фэйсбүүкээс Planet 5-ын асаж байгаа бичлэг олон над руу явуулсан байна лээ. Тэр бичлэгийг хэд хэдэн удаа гүйлгэн үзэж тэрл мотоциклоор аав ах нар маань бид нарыг ардаа урдаа үртлэн хөдөө замаа туулдаг. Сайр борчиг ихтэй газар хаяа нэг унахт нь бараг зэрэг үсэрч буугаад элбээд өргөөд босгодог байснаа хэр хүнд мотоцикл байсныг нь ч бүгдийг эргээд тод санаж байна. Тэгээд хэрвээ манай аймагт Planet 5-тай хүн байвал түрээсэлж аваач болов. Дээлтэй хүний араар сууж ойрхон чамаагүй явж ирэндэ гэсэн мөрөөдөлтэй болсон юм да. За ийм мөрөөдөл байна. Тэгээд хүний мөрөөдөл заавал том бүтээн байгуулалт биш ийм энгийн гой мөрөөдөл байж болдгийм байна гэдгийг сануулсан найздаа баярлалаа. Хамгийн гол нь найзаагаа мөрөөдлөөр таслаагүй чамд баярлалаа. За тэгээд та бүхэн мөрөөдлөө илгээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.